MSL-ийн мэдээллийн хөтөлбөр үргэлжлэн та бүхэнд төрж байна. Шинэ шүүрслийн бүс байгуулахаар Үлдэд хороолол биокомбинат шугам фабрик чиглэлийг төлөвлөдөд байгаа. Энэ бүсэд хатуу уршилтай автоцом тавигдсан учраас энэхүү газарт газар авах хүсэлтээр иргэдийн доош ирсэн байна. Тэрчлэн хайр чулууны карьер олон байдаг учраас тоосчл дуу чимээ ихтэй улмаас оршин суугчдын эрүүл аюулгүй амьдрах эрх зөрчигдсөн байна. Өнөөдөр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батүл, улсын хурлын гишүүн Оюун Гэрэл болт нар нийслэлийн аслагдсан хороод болох Үлдэд хороолол шугам фабрик биокомбинатад ажилласан. Энэ үеэр тухайн бүсэд оршин сууж байгаа иргэд амьдрах нөхцөл болон тулгамдж байгаа асуудлын талаар саналаа хэлсэн юм. Үлдэд хорооллын тухайд орон нутгаас шилжин ирэх иргэдийн тоо нэмэгдсэн, автоцом тавигдж, дэд хүчтэй хөгжиж байгаа гэсэн шалтгааны улмаас тэнд суурьших иргэдийн тоо нэмэгджээ. Мөн аж ахуйн нэгжүүд байгуулагдаж байгаа нь тухайн хороонд газрын маргааныг дагуулад байгаа юм байна. Тухайлбал зарим иргэд олонгаа газартаа байхад зарим иргэд айлын хашаанд хөөгдөн лаа асааж амьдарч байгааг дуулгасан юм а. Харин шугам фабрикийн тухайд чулуу хайрны карьерүүд их байдаг тул тоосчлт дуу чимээ их гаргаж эрүүл аюулгүй амьдрах эрхэд сөргөөр нөлөөж байна гэж иргэд толгомцсон асуудлаа хэллээ. Энэ газрыг өгөөж байдаг энэ уяаштуулын явцуудыг өдөө төдийгээр нь газар авчихсан одоо энэ чи айдуудад газар авах айлын хашаанд буугаад хөөгдөөл одоо ингэж байгаа гэж олон байна. Агар парк гэж нэг газартай энэ хоёр газартай энэ агар парк байгуулаад ийцгэрийн хашаажуулаад хаалгуудыг хийгээд бүр бүх өдрийн томдоод гэсэн ийм газар байгаа. Тэгэхээр одоо тэр газрын навьчаад иргэд аваад ямар шийдвэр гаргаж өгсөөр айд болж газар зарим өдрөөр хэсгэн ингээд эзэмгүй байж байгаа. Энийг нэг дахиж ханаад энийг бидний бас ногоон байгууллагын тавтай болгомоор байна. Тэр хоёр газар одоо зөвшөөрлийн мөрчийн байдаг шүү дээ. Өөрийгөө бүр ганцхан бүстэй амьдарч байгаа гэж хэлмээр байна. Ганцхан гэдэг нь яагаад гэж хэлдэг вэ? Маш их тоолшроо дуу чимээд амьдарч байна. Манай дөрвөн бэс одоо тэр хотын үерээс үерийн амдар буусан айдуудыг шин зөвшөөрөл байгуулад манай хэсгээ яг уус тав дуусгасан. Тэрний наан дахин хөдөлгөөнд очоод 7 дугаар хэсэг байна. Тэгээд манай дөрвөн бэс хэсэг байдаг. Энэ дунд за карьеруудын тухай хэлж байна да. Гэхдээ бүгдийг нь бол хэлэхгүй ганцхан компаниг ядаж хааж өгөөч гэж гуймаар байна. Энийг бүр Батүл дарга бүр зориуд хэлж байна. Ягаад гэвэл би бүх шатны байгууллагуудаар явсан бүх мэргэжлийн хүмүүсийг дуусгаж үзүүлсэн. Урьдчилан гэхэд ганцхан унтаж чадсангүй. Одоо ингээд тэр хавийн айдууд гээстэй 2-3 яриатай. Тэгээд нэлхнаа түүхтэй хорт авдагтай ийм усуд байна. Тэгээд манай энд одоо тийм хүсний ногоо тариаж одоо нийслэлээр хүсний ногоо оруулдаг тийм хүмүүс их өөр хайр ихтэй. Тэгээд энэ хүмүүсийн одоо тийм газар эзэмших бичгтэй. Бичгнүүд нэг тодорхой янз бүрийн хугацаа тастай 5-10-15 жилгээд тэгээ энэ газрын бичиг одоо ихэнх улсууд энийг хашаангаас сонгоо явах уу энэ хүмүүсийн өмсөж хэзүүж өгөх үү тэр гэр бүлийн зорилтоор одоо нөгөө амьдрах зорилтоор барьж байгаа газрыг бол бид нэр хувьчилж байгаа. Зүгээр дүүрэг бол одоо тийм газар эзэмших их олохыг бол би зогсоодсон байж байгаа. Тавыг дараад бүгдэнд нь босохгүй гэж зогсоодсон. Эдгээр болсон бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд өргөс авсан мэт болохгүй. Эхний ээлжийн цэцэрлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр дүүргийн удирдлагаас сохих ажлыг гүйцэтгэж байгаа. Энэ хүрээнд 950 сая төгрөгийн өртөгтэй 100 хүүхдийн цэцэрлэгийн ажлыг эхлүүлсэн. Зэрэгчлэн автомтай болсон учраас замын гэрэлтүүлэг, камержуулалттай ажлыг хийж байгааг онцоллоо. Харин хотын дарга нүүрс хөтөлбөрийг нийслэлээс зохион байгуулж ажиллах болсныг иргэдэд дуулгаж, өөрсдийн газраа барьцаалж таун хаус, хороол барих боломжтой иргэдэд тайлбарлалаа. Мөн эх жилийн улсын төсөв хэлэлцэгдэж байгаа үед иргэдийн санал үр нөлөөтэйгч тойргоос нь сонгогдсон гишүүн хэллээ. Манай нийслэлийн хөгжил, Монгол улсын хөгжил дээрээ энэ том үдэм байгууллагуудад одоо үнэхээр хүч анхаарлаа зориулж ажиллах болно. Тэгээ энэ өнөөдрийн уулзалт энэ бидний яг танилцсан асуудал манай улсын хурлд эх жилийн төсөв хэлэлцэж байгаа яг энэ үед энэ төсвийн хэлэлцүүлэлтээ бол бас шууд хамаатай юм шүү. Тэгээ та бүхнээс гарч байгаа шанал одоо өнөөдөр хийж ажил цаашид нэм тэргүүнд анхаарах хэрэгтэй. Энэ ажлуудын талаас та бүхний шаналыг сонсомоор байна. Харин хотын дарга хэлэхдээ зам тавигдаж дэд бүтэц сайжирч байгаа учраас энд газар авах гэсэн иргэдийн тоо эрс нэмэгдэнэ. Тиймээс одоогоор шинээр газар эзэмшүүлэх өмчлөлийг төр зогсоосон иргэдэд тулгамдсан бусад асуудалд анхаарлаа хандуулж ажиллахаа хэлсэн юм а.